Хүн төрлөختөн бий болсон цагаас эхлэн дэлхийн өнцөг булан бүртээ том жижиг янз бүрийн хот суурингууд үүсэн бий болж ирснээс өнөө хүртэл оршсоор байгаа хотуудч байна. 19-р зуунд аж үйлдвэр эрчимтэй хөгжиж хүн төрлөختний түүхэнд томоохон нээлтүүд хийгдсэн бол 20-р зуун нь дэлхийн хүн амын дунд хотчлт эрс хурдацтай явагдсан үе бөгөөд бүхэлдээ хотчлтын зуун байлаа. Энэ үеэс л дэлхийн алдартай том хотууд өнөөгийн өнгө төрхөөн олж эхэлжээ. Дэлхийн хотуудын зарим сонирхолтой баримтаас дуртахад хамгийн эртний хот Палестины Жерико хот 11 мянган жилийн тэртээ үүссэн баримт бий. Дэлхийн хамгийн их хүн амтай Шанхай хот 25 сая орчим иргэнтэй бол Хорват улсын Хөөм хотод 14-өөс 28 хүн оршин суудаг байна. Ердөө 1921 оноос л хотчих эхлэл тавигдсан гэгдэх Улаанбаатарын маань хөгжлийг дэлхийн улс орнуудын олон зууны настай, олон сая хүн амтай буурал хотуудтай харьцуулахад дэндүү залуу хэдийч утаа, түгжрэл, орчны тогтчлтгүй байдал, барилга байшингийн дэндүү шигүү чигжсэн шаваас, ундны ус эрчим хүчний хомсдол гээд бухимдан бужигналдаж байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө тэг 1.3% эзэлж байгаа Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш жилүүр 4-өөс илүү хуваар өсөж 1,380,000-д хүрч манай улсын хотчлтын хөдөлгүүр гол цөм болоод байна. Нийт хүн амын 40 гаруй хувь нь суурьшсан нийслэл хотод эдийн засгийн өсөлт төвлөрч Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60%, тээврийн хэрэгслийн 57.2%, ихэдээд сургуульд суралцагчдын 87%, их эмч нарын 61%, эмнэлгийн орны 41%, нийт хөрөнгө оруулалтын 50%-ийг эзэлж байна. Иймд хүмүүс хүрээлэн байгаа орчиндөө хэрхэн зөв зохицож амьдрах боломжийг эрэлхийлэх болон тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд хот суурингийн экологи чухал үүрэгтэй болоод байна. Улаанбаатар хотын хувьд бол маш онцлогтой. Яг гээ орчны хувьд бол бас төдийлөн тийм нийцтэй тийм орчин биш. Энэ бол маш олон юм сая гаруй хүн амьдарч байгаа тийм даацыг бол өнөөдөр одоо хангаж чадхааргүй тийм нөхцөл байдал үүссэн нь бол энэ гээ орчны анхны суурьтай холбоотой. Энэ хотод байх тусам бол бид нар энэ юуг төсвөрлөх хязгаартаад нэг цаг тулдна. Тэгэхээр тулсан тохиолдолд тэр нь бол янз бүрийн өвчлөлөөр бол илэрхийлдэг. Хамгийн наазахын өвчлөл нь бол амьсгалын замын өвчлөл, ханиа том хахад цаашаа нөгөө янз бүрийн хавдар энэ төр үүсдэг. Энэ нь бол тэр бохирдлын одоо хоримтлалаас ерөнхийдөө үүсдэг. Хөрсний тэр тоосчлтын бохирдол нь бидэнд одоо хортоогоос хүүхдэд илүү хор нөлөөтэй байхгүй. За 500 мянган хүн л амьдрах ёстой гэж тооцсон бол одоо 3 дахин ихсчихээр энийгээ дагаад усны хэрэглээ нь 3 дахин ихсэн явчихж байгаа. Ийм л асуудал үүсэв. Хотжилт гэдэг нь хүн ам олноор цуглан суурьших үзэгдэл юм. Нэгэнт хүн үе олноороо төвлөрөн суурьших бол тэр нь өсөн үржих, мөн тэрхүү хотод гаднаас шилжин иргэсэд нэмэгдэн суурьших зэргээс хүн амын өсөлт ямагт өсөх прогрессоор явагдана. Тэр хэмжээгээр орон сууц, амьдрах байр, үйлдвэр, худалдаа, ах уй үйлчилгээ, эмнэлэг, сургууль, харилцаа холбоо, эрчим хүч, тээвэр, дэд бүтц, засаг захиргаа гээд хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар хотын барилга бүтээн байгуулалт бас л өнөх нэмэгдэх прогрессаар явагдана. Гэтэл тэр өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл нь байгалийн нөөц боломж буюу экосистем юм. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчин өөрчлөлтөд орж, хөрс, ус, агаар, мэдэгдэхүйц бохирдож, жам ёсны тэнцвэрт байдал нь алдагдаж, эргээд хэвийн байдалдаа орхооргүй болоод байна. Эдгээр хүчин зүйлсийн нэг бол өвөлжин яриад хавар зууны цагт мартагддаг агаарын бохирдол билээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал бол 1998-99 оны үеэс бол эхэлсэн гэж үздэг. Энэ үеэс эхэлж бол стандарт хэмжээнээс бол дээш давах үзэгдлүүд хажиглагдчихсан. Энээс хойш бол тогтмол нэмэгдсээр байгаад одоо өнөөдөр бол намар одоо 10 сараас эхлээд хаврын 3 дугаар сар хүртэл бол тогтмол одоо агаарын бохирдол стандарт хэмжээнээс дээш буюу хүн одоо хүний эрүүл мэндэд нөлөөлөх ийм хэмжээнд бол байдаг. За өвөлдөө агаарын бохирдлын ихэнх хэсгийг бол утаанаас гадна тоосон цар эхэлдэг, эзэлдэг. За утаа тоосон цар нь бол нүүрсний дутуу шаталт, автомашинаас үүсэлтээс гадна за зуны улирлалт, хаврын улирлалт үргэлжлэх шалтгаан бол хот орчмын одоо эвдэрсэн газар, за хот орчмын одоо түгээмэл тахстай ашигт холбооны олборлолт, за хот дотор хог шороо гэдэг олон зүйлстэй бол одоо харилцан уялдаатай байдаг учраас жилийн 4 улирлалын явцад бол агаардах тоосон цар бол бохирдолтой байх юм одоо шалтгаан болж байдаг. Улаанбаатар хотод өнөөдөр хүн амьдрах боломжтой юм уу? Бохирдлын үед, агаарын бохирдлын үед ямар хэмжээнд байна вэ гэх юм бол өвлийн улирлалт бол ерөөсөө
боломжгүй шахал гарч байгаа. Өнөөдөр агаарын бохирдлоор манайхта бас ижил гэж ярьдаг. Хятадын Бээжин хотод гэхэд тэр өндөр түвшинд орсон үедээ бол гамшигын байдал зарлаад, онцгой байдал зарлаад, хичээл сургууль зогсоод, хаагаад, үйл ажиллагаа хориглоод гудамд гардаггүй хахад яг тэр зарлж байгаа үе нь Улаанбаатар хот бол адилхан хэмжээд. Бараг Улаанбаатар тэрнээс өндөр түвшинд байж байгаа байхгүй. Тэрний үргэлжлэх хугацаанд манай хоёрын хооронд өөр. Бээжинд болохоор өдөр шөнөгүй ерөнхийдөө бохирдол их. Ялангуяа өдрийн бохирдол их байхад манайх өдрийн бохирдол нь арай бага, өглөө орой шөнийн бохирдол их байна. Яг тэр манайх нөгөө өдөртөө ажил төрөлдөө явчих, орой очихоор галдаад төлөө, өглөө гарахтаа галдаад төлөөд шөнийн бохирдол нь хоримтлагтаад байдаг. Тэгэхээр энэний ялгаа их учраас нөгөө 24 цагаар үргэлжлэх нь бага юм шиг харагддаг. Тэгэхээр нөгөө гамшигын түвшин энэ гэж хэлэхэд зарлах боломжгүй гэдэг болохоос биш бид яг үүндээ бол одоо ч гэсэн хүн амьдрахад бол тохиромжтой биш ийм үйлдэл бол байгаа. За өвлөө үйлдвэрлэсэн тоосон цэрийн бохирдол их байсан бол хавар зундаа бол нэг тоосон цэрийн хэмжээ бол нэг 3 дахин л буурж байгаа юм. 2-оос 3 дахин буурж байгаа. За зарим үед бол нэг 4 дахин ч юм уу. За салхитай үед энэ төр бол буцаад өсчдөг. Энэ юутай холбоотой вөхөр хот дотор одоо байгаа энэ шорон замууд одоо гэр орооллын гудамж болгоны хооронд шорон зам байна. Эдгээр бүгд өвсөөр урмалгүй бүгд эвдэрсэн газар. Хотын төв нь ялгаагүй. Гадна талд нь зүлэг ногоогүй байждаг. Зам харгуун бөөн шороо байждаг. Тэгэхээр энэ мань юу гэхээр чигийн агуулмжаа алдангуут бүгд агаарт дэгдэж эхэлдэг. Том тоос шорон. Тэгээ бүр нарийн ширхтээ тоосууд нь бүр уламж хаашаа дэгдээд агаарт удаан хугацаанд оршин тогтнодог. Энэ нь бол дахиад хүний эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөөтэй. Тэгээ ялангуяа хот орчимд олборлож байгаа энэ ил сайраг, тоосхны үйлдвэрүүд эднийг хотоос нэлээд холдуулахгүй бол эдний тоос шороо салхиар Улаанбаатар руу орж ирдэг. Энэ бохирдол маань бол жилийн 4 үйлрэлд бол ингээл үргэлжлэв. Цас орцсон үед л арай жишээлбэл баг болгочихсон. Цас орсон үед нь болохоор нүүрсний утаа, нүүрсний тоос нь бол буцаа өсчдөг. Гэх мэтлэгээр ингээд бохирдлын цикл маань бол байнгын үргэлжлээд явж байна. За тэгээ агаарын бохирдлоос болж одоо хүний эрүүл мэндэд нөлөөлөх гэж байна. Цаашдаа энэ бол ноцтой асуудал болно гэдгийг бол эрдэмтэн судлаачид бол тухайн цаг үед байнга хэлж ирсэн байдаг. 2000 оны үед 90-д онд ч хэлж лээсэн. Төр засгийн хувьд бол яг бичиг баримтын хувьд, хууль эрх зүйн орчны хувьд бол юм хийгээд байдаг. Төлөвлөгөөний төр тусгаад байдаг. Яг бодит амьдрал дээр бол хэрэгжиж байгаа зүйлс бол бас байхгүй байна. За бас бидний хийж байгаа зарим зүйлс бол оновчгүй бол харагдаж байна л да. Ялангуяа зуух дараадаг, одоо гэрийн бүс уцлага энэ төр дараадаг энэ төр асуудлууд бол зарим нь тодорхой хэмжээгээр зарим асуудлыг шийдэж байгаа боловч бүрэн хэмжээр шийдэж чадхааргүй юм одоо зүйлсүүд бол байна. Тэгэхээр бидний ер нь бол ингээд эцсийн гарцыг харахад бол нүүрс түлж байгаа тохиолдолд бол байнга л утаа бол гарах нь тодорхой. Ямар ч 100 байсан ялгаагүй. Тэгэхээр нүүрсийг орлуулах ямар түвш вэ гэдгийг л бол шийдэх ёстой. Энийг бол шийдлийг бол бараг 100 жилийн өмнө бусад улс орнууд шийдсэн байна. 1950 онд Лондонгийн агаарын бохирдлын дараа тэр шахмал түвш янз бүрийн гарцсан байна. Бид нар тэгтэл энийг одоо бодит байдалд хэрэглээнд оруулах энэ одоо хандлага юу маань бол үйл ажиллагаа маань бол явагдахгүй байна л. За зарим одоо үйл ажиллагаа нь бол тэгээд зогссон байж байгаа. За хүмүүсийн нөгөө хүлээж авах чадвар за нүүрснээс өөр юм төлөхгүй бол болохгүй, бусд нь халахгүй гэсэн юм ойлголтууд бий болсон. Тэгэхээр энэ ойлголтуудыг бол аль талаас нь халах хэрэгтэй. Ингэжээж бол түвшний хэрэглээг бол бид бол шийднэ. Түүнээс инээс цааш ерөнхийдөө бол хязгаар бол баг байхгүй болсон. Инээс цааш бохирдно гэдэг угаасаа нэг давс уусаа хансан уусмал болдог шиг хамгийн одоо тэр хавьяатай өндөр түвшиндээ бол нэг хүрчээд байна л да. За саяын одоо энэ хотын тэлэлтийг багасгах шинээр одоо орж ирэх айлыг бууруулах нэг тогтоол батлагдлаа шүү дээ. Энэ бол бас нэг ихний алхам л да. Ядаж бид нар тоотоо болчихж байгаа. Их усүрийн тоог хязгаарламт бол болгочих. Хязгаарламт бол тоотой тэмцэхэд бол бас боломж. Жил болгоо нэмэгдээд байх юм бол бидний хийсэн үйл ажиллагаа бол үр дүнгүй болох гол үндэс болдог. Хот суурин газарт Монголын малчин өрхийн хот айл шиг дуртай цагтаан нутаг сэлгэн нүүж болдоггүй. Иймээс аливаа томоохон хотын оршин тогтнол нь хүн амын үе үлрэн эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах боломжийн үндэслэл болгож маш их алсыг харсан хот төлөвлөлтийг онцгой ухаалаг, оновчтой хувилбараар бодож боловсруулан сонгож түүнийг ямагт хатуу мөрлөг болгож хэрэгжүүлснээр
тухайн хотын хүн ам өн удаан хугацаанд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлдэг байна. Энэ нь аль ч хотод мөрддөг амьдралын хууль ажээ. Гэтэл үүнийг мөрдөөгийн ур шиг юунд хүргэдгийг өнөөгийн Улаанбаатар хот маань бодит жишээ болон харуулж байна. Тиймээс энэ алдаагаа нэгэнтэн мэдэрч амсаж байгаа болохоор цааш залруулах ажилдаа цаг алдмааргүй санагдана. Агаарын бохирдол төгшүүрийн харангад илдэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод хөрсний бохирдол хэмээх аюул нүүрлэж байна. Хөрсний бохирдол гэвэл нэгдүгээрт нь одоо хүнд металлын бохирдол, хоёрдугаарт нь нянгийн бохирдол, гуравдугаарт нь органик бодисын бохирдол, тэгээд шифтрийн бохирдол, сульфат ингээд явах юм бол төрөл ялгаад үзэх юм бол нэлээд тийм бас зарим нь бол анхаарал татамаар юм байгаа юм. Хөрс гэдэг юм үнцэнтэй хотод байхгүй болцсон. Зүгээр л техникийн гаралтай, барилга зам юу гэдэг ингээс шороонны оол байхгүй. Тэгж ойлгох хэрэгс байгалийн ингийн сайхан уулын аманд ч юм уу, богдуулан ч юм уу, эргэн тойрон байсан эрүүл газартай харьцуулах юм бол Улаанбаатар тийм хөрс байх. Хөрсний бохирдлыг үүсгэж байгаа одоо гол зүйл нь гэр хорооллын айлууд, эндээс үүдэлтэй байгаа тэр харагдж байгаа хог хаягдлууд, нөхөн жорлонгууд, хяналтгүй байгаа хогийн цэгүүд гэдэг нь хөрсний бохирдлыг маш ихээр үүсгэж байна. Дээрээс нь сүүлийн үед хөрсний бохирдлыг үүсгэж байгаа нэг онцлог субъектүүд гэвэл энэ авто худалдааны төвүүд байна, авто засварын газрууд, машин угаалгын газрууд, арьс ширний үйлдвэрүүд, маш одоо үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд химийн аюултай бодис ашигладаг бүх төрлийн үйлдвэрлэлүүд бол хөрсний бохирдлыг үүсгэж байгаа. Тэгээ энийг бол дистаратаагаар яг тодорхой хэмжээний шийдвэд явж байгаа боловч шийдэж байгаа хурд нь бол маш бохирдж байгаа хурдаас бол маш удаан байгаа учраас бол яалтчгүй хөрсний бохирдлын гамшигын нөхцөл байдалд бас хүрсэн байгааг бол судлаачид бол тогтоосон. Дээрээс нь хотын хамаг эргэн тойронд нь оршуулгын газруудаа дандаа уулын энгэр газар дээр байрлалчихсан байдаг. Эдгээр нь бүгдээрээ хөрсөнд маш хэмжээний савханцаар аюултай 50-60 жил хатгалагддаг ням бактериудыг борооны усаар дамжуулаад хот руу дагуулж одоо урсгаж оруулж ирдэг. Энэ борооны усаар дамжиж ирсэн энэ аюултай ням бактериуд нь эргээд хүний хөдөлгөөн, машины хөдөлгөөнөөр л агаарт цацагдаж замхаж бол хүний амьсгалтын замаар ч юм уу янз бүрийн байдлаар өвчин үүсгэх нөхцөл байдлыг бол үүсгэж байна. Тэрний орчин газраас нь дээж аваад судалсан юм билд. Яхаггүй тэнд одоо энэ юуны бидний бүх шинжилгээ хийсэн дээж авсан дээжний 88% нь одоо бохирдолтой гарсалд. Тэр нөгөө гидсний сахунцур байна, янз бүрийн хамсрын янз бүрийн янгууд байна, янз бүрийн хөгц мөөгөнцрүүд байна. Тэгэл бүгд л ингийн бохирдолтой хэсэг шүү дээ, тийм ээ. Тийм агаарын бохирдол баахан дээж утаа тэр утаа хайчих уу? Газар л шингэн шүү дээ. Цастай хамт газарт. Зөвл бороотой хамт газарт. Агаарт л байгаа газар дээр л байгаа бүх хортой байсан эцэцэл хөрсөндөл доошоо шингэж л тэнд л одоо хадгалагдсан тэндээс бас энэ зорын замаа зөөгдөн шүү дээ. Тэгэхээр агаарын бохирдолд агаарт л байгаа бүх бохир юм тэр хий, хүнд металл одоо ягааны гаралтай бүгд хөрсөнд бүгдээрээ шингэн хайчих ч үст хайшаа гарах өөр тийм ээ. Тэгэхээр хөрс бохирдлуудыг бид нар ойлгохдоо бол зөвхөн тэрний хөрс бохирдсан газрын асуудал биш юм байна. Энэ хөрс бохирдсан газраас салхиар, усаар, бороогоор, хүний хөдөлгөөнөөр янз бүрийн байдлаар дан байдлаар нөлөөлөхөд нийт хүмүүст энэ хөрсний бохирдлын сөрөг үр дагавар үүсэх нөхцөлтэй юм байна шүү гэдэг утгаараа бол хөрсний бохирдлыг зөвхөн гэр хороолт гэхгүйгээр нөлөөллийг нь бол Улаанбаатар хотын хэмжээнд цаашлбал Монгол улсын хэмжээнд бол авч үзэх юм шаардлага бол тулгарсан. Улаанбаатар хотын газар нутгийг нийт Монгол орны газар нутагтай харьцуулаад үзэх юм бол үндснээ 1% хүрэхгүй үгүйтэй хувийг эзэлдэг. Агдлахуй амынхан тийм хувь нь амьдарч байгаа учраас энд бол агаар, ус, хөрсний асуудлаас гадна бас усны нөөцийн асуудал яригддаг. За та бүхэн санаж байгаа бол жил болгон 4-5 сарын үед нийслэлийн хүн амын ундны усны хэрэгцээг хязгаарладаг. Өөрөөр орон сууцуудыг за 7-оос 14 хоногийн хугацаатай хэрэглээний усыг хязгаарладаг. Энэ юутай холбоотой гэвэл үндсэндээ туулгоолын сав газардах, Улаанбаатар хот зочны туулгоолын сав газардах за гүний усны нөөцийн хэмжээ багассантай холбоотой. Улс орны эдийн засгийн хөдөлгөгч олон хүчин зүйл дотроос нэлээд хүчтэй нөлөөлөгч нь усны нөөцийн асуудал. Энэ бол зөвхөн одоо юу хотын хүн амын хөгжлийн асуудлаас гадна улс орны эдийн засгийн хөгжилтэй холбоотой. Усыг бол одоо Улаанбаатар хотын хамгийн тулгымцсан асуудал гэж бодож байна. Утааг бол яг хөө ингээд бид нэр зуны үйлрэлтээ бол тодорхой хэмжээнд утаа бол гайгүй болчиход идэг бол ус бол утахгүй Улаанбаатар хотын маш хамгийн тулгымцсан асуудал
болох байх. Усны нөөц бол мэдээж хязгаартай. Хязгаар нэгэн цаг дуусна. Дуусахаасаа өмнө бохирдно ингээд маш олон сөрөг нөхцөл байдлууд үүсгэхэд бол бэлэн болчиход байгаа. Алтан үнэтэй юу, усан үнэтэй юу бол маш энгийн асуулт. Алт бол одоо хүний биед байх ёстой элемент өгвөл элемент. Гэхдээ 0.1000-ны 1 мг хэрэгтэй гэж. Гэтэл ус маань хүний биеийн 70-90% бүрдүүлж байна. Энэ бүх гэр хорооллын айлуудыг холбох юм бол ахиж хүн авах нь битгий эргээд нүүлгэх асуудал ярина. Тэр өөр арга байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс чинь зөвхөн ундын усыг уухгүй ахуудаа хэрэглэнэ. Одоо гэр хорооллын айлууд дунджаар өдөрт 15-25 литр ус хэрэглэдэг бол энэ усны хэрэглээ автоматар нэмэгдэнэ гэсэн үг. Үндсэндээ яг нийтийн орон сууцнд амьдарч байгаа айлуудтай адилхан нэг 125-150 литр болж нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ их усны нөөцийг хаанаас хангах вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр одоо дан ганц гүний усаар хангах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр яалтчгүй нөгөө усан сангуудаа бий болгоно. Тэгэхээр энэ усан сан бий болох нь зөвхөн усны хэрэглээ талаас байс. Ялангуяа Улаанбаатар хотын бичил уур амьсгалын хувьд тэр зөөлрүүлэх одоо чийгшүүлэхтэй. Ялангуяа манайх чи хавар ингээд одоо үгдийн шороо шуураад их тийм хуурай байдаг шүү дээ. Тэгэхээр ялангуяа салхиныхаа дээд хэсэг газруудад усан сангуудыг бий болгох нь тэр бичил уур амьсгалыг зөөлрүүлэх бас ач холбогдолтой. Гэхдээ ингэж бичил уур амьсгалыг зөөлрөхөд нэг усан сан бол хангалтгүй. Маш олон зэрэгцээ усан сангууд байх ёстой. Энэ магадгүй эргээд хотын одоо аялал зугаалгын жижиг бичил бүсүүдийг бий болгоно. Эргээд хотын бөөгнөрл задралыг ингэж бий болгох, бөөгнөрлийн эсрэг тэр жижиг задралуудыг бий болгох ийм нөхцөлийг үүсгэнэ гэж бид харж байгаа. Манай үндэсний эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол орны нийт усын хэрэглээг хэрэг 100% гэж авч үзэх юм бол 80% нь гүний усаар, 20% нь гадаргын усаар хангаж байна гэж үзсэн. Гэтэл энэ маань юу хэлээд байна гэвэл уг нь бол бид нар гадаргынхаа усыг илүү хэрэглээд гүний усаа илүү бага хэрэглэх ёстой. Гэтэл манай орны хувьд бол эсрэгээр байна гэсэн үг. Тэгэхээр энэ хэрэглээний буруу харьцааг өөрчлөхөд бид нар гадаргын усны нөөцийг бий болгох ёстой. За жишээ нь бид нар 2014-өөс 2017 оны хугацаанд газрын харилцаа геодез зураг зүүн газартай хамтран хөв цөөрөм ус хураагуур байгуулах газрын тохиромжтой байдлын үнэлгээг хийсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл үндсэндээ Улаанбаатар хотод амьдарч байгаа тэр олон хүн амын усны хэрэгцээг хангахад усны илүүдэлтэй байх үед нь усыг хуримтлуулад түүнийг унд авах болон бусад үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах нөөцийг бий болгож байна гэсэн үг юм. Тэгэхээр ус хуримтлуу гэдэг маань шар усны уур буюу цас амун хур борооны усыг хуримтлуулад тэндээ хадгалсныхаа дараа яг ус хэрэгцээтэй болох үед тэрийг мал аж ахуй болон үйлдвэрлэлийн зорилтоор хөдөө аж ахуйн зорилтоор ашиглахад оршиж байгаа. Тэгэхээр бидний хийсэн судалгаа бол үндснээ тухайн газар нутгийн геоморфологийн шин чанар дээр тулгуурлаад хиймэл дагуулын мэдээ, газар зүйн мэдээллийн систем болон орон зайн олон шалгуурт арга гэх мэт шинжлэх ухааны агсан төвчний аргуудыг ашиглаад хаана өөрөөр Монгол орны хэмжээнд болон Улаанбаатар хотын ойр орчимд хаана ус хуримтлуурыг байгуулах боломжтой вэ гэдгийг шийдвэр гаргаж байгаа улсуудад үндсээ зөвлөмж байдлаар хөргүүлнэ. Тэгэхээр тэр шийдвэр гаргаж байгаа улсууд маань бидний өгсөн зөвлөмжийн дагуу бид нар дараагийн ус хураагуур болон хөв цөөрмийг 2017 онд, 2018 онд эсвэл 2024 онд хэдэн хөв цөөрмийг хаана байгуулах вэ? Энэ эдийн засгийн хувьд үр өгөөжтэй юу? Тэнд ямар нэгэн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой юу гэж шийдвэр гаргахад нь үндсэн бааз суурь болж байгаа. Тэгэхээр энэ маань эргээд Улаанбаатар хотын тэр хүн амын их нэвтэрсэн байдлыг үйлдвэрлэлээрээ дамжуулаад задлах, эргээд жижиг хотууд, суурингуудыг бий болгох, Улаанбаатар хот орчмын үүнийг дагсан жижиг хот суурингуудын усны нөөцийн хэрэглээг хангахад чиглэгдэж байгаамаа. Бидний өдөр тутмын амьдралд ялангуяа хүн ам ихээр суурьшсан хот газар эрч хүчээс маань сорж эрүүл мэндэд нөлөөлж байдаг чимээгүй нэгэн дайсан байдаг нь дуу чимээний бохирдол билээ. Энэ бол цахилгаан хэрэгслийн гаргадаг бүх төрлийн дуу авиа юм. Энэ дуу авиа хэрээс хэтэрч яршиг төвөгтэй болохоор дуу чимээний бохирдол болдог. Удамж талбай, нийтийн тээвэр, тоглоомын талбай, худалдааны төв, үйлдвэр станцуудын дуу гээд олон их сурвалжтай. Дуу чимээний бохирдол сэтгэц,
зүрх, хүүхэн хараа, хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөтэй. Үүнийг хамгийн их мэдэрдэг эрхтэн бол мэдээж чих. Хит их чимээ шуугаан шууд дүлийрэхэд хүртэл хүрч болдог байна. Онгоцны буудлын ойролцоо амьдардаг хүн нам гүм газар амьдардаг хүнээс илүү уур уцаартай, цочимтгой, нойр муутай болох магадлалтай байх ба чанга чимээтэй газар амьдарснаар аимхай, өөртөө итгэлгүй, гутран болох магадлал их болдог. Үл үзэгдэх, тахал хэмээгдэх энэхүү дуу чимээний бохирдол Улаанбаатарчууд бидэнд нүүрлэв. За бид нар бохирдол гэхээр ерөөсөө нүдэнд харагдаж гарт мэдрэгдэж байгаа зүйлийг л бохирдол гэж ойлгоод байна л да. Ер нь бол одоо нүдэнд хамгийн харагддгаар нь өвөл агаарын бохирдол гэж яриа. 100 болохоор агаарын бохирдлоо мартчихдаг. Гэтэл яг амьдрал дээр бол маш олон төрлийн бохирдлын суурин хэм маяг, амьдралын хэм маягийг дагаж үүсдэг юм байна л да. Тэгээд технологи хөгжөлтэй холбоотойгоос үүсэж байгаа бохирдлын төрлүүд байдаг. Одоо маш олон энэ wireless долгионууд, цацрагууд, барилгын материал барьж байгаа барилгын материал ашиглаж байгаа будгаас үүдсэн бохирдлууд, тэр итгэл дуу чимээний бохирдол гэсэн бохирдлууд хүртэл маш ихээр одоо бидний амьдралд мэдгэдэггүйгээр мөртлөөсөн маш ихээр нөлөөлөх ийм нөхцөл байдлыг бол үүсгэж байгаа юм л да. Орчин үед томоохон хотуудын хүрээлэн боолчны чанарын нэг чухал асуудал нь дуу чимээний бохирдол болж хувирсан байна. 1960-аас 70 оноос эхлээд дэлхийн томоохон хотуудад дуу чимээний бохирдлын асуудлуудыг наривчлан судалж эхэлсэн. Учир нь гэвэл дуу чимээний бохирдол нь хүний эрүүл мэндэд ялангуяа бага насны хүүхэд болон ахмад настангууд настай хүмүүсийн эрүүл мэндэд бол маш ихээр нөлөөлж байна гэдэг асуудал өндөр тавигдаж эхэлсэн. Хамгийн их төвөг болдог, хамгийн их бидэнд нөлөөлж байна, эрүүл мэндэд маа нөлөөлж байна гэж үзэж байгаа дуу чимээ бол авт тээврээс үүсэлттэй дуу чимээ байна. Дуу чимээний бохирдол гэдэг нь ашигтай дуу авиаг хүлээн авахд цаад болох, мөн түнчлэн сонсголын систем болон бусад эрхтний системд хол хүнэл учруулах боломжтой үргэлжилсэн уст дуу шуугааны үйлчлэгийг бол хэлдэг байгаа. Тэгэхээр одоо энэ зам дээр харагдаж байгаачлан төв замын дагуу байрлалтай орон сууцны хорооллуудын иргэдийн хувьд банк 60-аас дээш буюу стандартын төвчнөөс дээш төвшөнд дуу чимээ мэдрэгдэх энэ орчинд амьдарч байгаа тухайн хүмүүсийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэж үзэж болохоор байгаамаа. За бид нар одоо яг төв замын хажууд дуу шуугааны их усүүдээр хэмжилт хийж үзэхэд бол энэ чинь хамгийн чимээгүй үед хамгийн минимум нь бол 62.5 децибел байгаад за их олон тооны машин явж өнгөрөхөд бол 100 хүртэл децибел болж ялангуяа автомашинууд дуут чимээгээ өгөхөд 100-аас дээш децибел болж давж байгаа нь бол хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөхөөр хэмжээнд очсон. За мөн түүчлэн дэлхийн томоохон хотуудын дуу чимээний төвшний хэмжээнд Улаанбаатар хотын маань дуу чимээ хүрч очсон. Ерөнхий дуу чимээ хүрч чадсан байна гэж ойлгож болохоор байна. За автоёрын их устэй дуу чимээний бохирдлоос гадна Төмөс замын их устэй дуу чимээний бохирдол нь Улаанбаатар хотын хувьд томоохон асуудлуудын нэг болж чадна. Учир юу гэвэл шилжилт хөдөлгөөний нэмэгдснээс болж Төмөс замын ариун цэвэр хамгааллын бүсэд ойрхон тулгаж байсан шинэ орон сууцны хорооллуудын тоо маш их нэмэгдэж байгаа. Жишээлх юм бол одоо бидний байгаа их Монгол хороолол, Нарны хороолол, Кристал таун, Баян Монгол хороолол, цаашлаад мөн Залуус хорооллын зэрэг Улаанбаатар хотын дундуур явж өнгөрч байгаа Төмөс замд маань ойрхон 100 м хүслэх зайд нь тулгаж буюу эсвэл бүр дотгоч нь оруулж байсан орон сууцны хорооллууд бол ихэд байгаамаа. Одоо бүгдээрээ галт тэрэгнээс үүдэлтэй дуу чимээ маань хэдий хүсэл децибелд өндөр децибелд хүрэхийг нь хасцгаая. Төмөс замын дуу чимээс үүдсэн бохирдол, автозамаас үүдсэн бохирдол гэдэг бол
маш хор хөнөөлтөө. Энэ бол 6 одоо дундаж хэмжээ нь бол Монголд бол жирийн дэлхийн нийтэд байдаг стандарт хэмжээс бол 1.5-аас 2 дахин хэмжээтэй ийм үр дүнгууд бол үзүүлсэн байдаг. Энэ хотын одоо стресс, дуу шуугаан, бохирдлоос одоо дайдсан одоо хүмүүсийн урсгал бол энэ хот орчмын тусгай хамгаалалтын газар нутгууд руу бол ихэвчлэн чиглэдэг. За тэгээд жишээ дурдах юм бол Богдхан уул руу бол ерөнхийдөө энэ дархан заацд газар руу зуны уйлралтаа бол нэг 20-од мянган хүний одоо урсгал, за өвлийн уйлралтаа бол нэг өдөртөө нэг 2 мянган хүн бол тогтмол энэ Богд уул руу одоо аялж зугаалах зорилгоор агаарт гарах, агаар салхи амьсгалах ийм зорилгоор гарч байна гэсэн юм тоо баримтыг бол Богдхан уулын дархан заацд газрын хамгаалтын захиргаа бидэнд хэлж байгаа. За энэ асуудлыг шийдвэрлэх 3 арга зам байдаг. Нэгдүгээрт нь юу вэ гэхээр яг эрх үүсвэс дээрээс дуу чимээний хэмжээг багасгах. Хоёрдугаарт хүлээн авагч буюу одоо эрсдэлд ороод байгаа цэг дээрээ дуу чимээг багасгах. За мөн эрх үүсвэр болон дуу чимээний хоорондох зайд хамгаалтын хан босгох замаар дуу чимээний асуудлыг шийдвэрлэх гэсэн ерөнхий 3 практик байдаг. Хотчлт нь Монгол улсад дараах үр дагаврыг авчирч байна. Нэгдүгээрт нийслэл хотын төлөвлөгдөөгүй хүн амын өсөлт болон хот руу чиглэсэн хурдцтай шилжилт хөдөлгөөн нь ажил үйлдэл, замын төвжрэл, агаарын бохирдол, байгаль орчны сөрөг нөлөө, гэр хорооллын тэлэлт зэрэг олон асуудлыг бий болгож байна. Улаанбаатар хотын хүн амын 60-аас илүү хувь нь цэвэр бохир усны шугам, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, амралт зугаалгын газар гэх мэт орчин үеийн дэд үтэц хөгжөөгүй гэр хорооллын бүсэд байгалийн гамшигт өртөх эрсдэлтэй газар амьдарч байна. Хоёрдугаарт Улаанбаатар хот дахь төвлөрөл нь бусад хот суурин газрын хөгжлийг зохисон байдалд хүргэж байна. Иймд хотчлтыг улс орон даяар жигд тэнцвэртэйгээр хөгжүүлэх, нийслэл хотод төвлөрж байгаа хит ачааллыг бууруулах тусгайлсан арга хэмжээг бодлогын төвшөнд авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Асуудал байвал түүнийг шийдэх арга зам заавал бий. Бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Одоо энэ чигээр ингээ олон жил үргэлжлэх юм бол бид нар энийг бол тааж хэлж мэдэхгүй те. Маш одоо тийм аюултай байдал бол үүснэ. Ер нь бол гамшигын төвшөнд орсон гэдэг бол Монгол Улсын ерөнхийлөгч бол аль бие осоор хэлчихэд. Тэгэхээр энэндээ бид нар бол маш хурдан хугацаанд тэмцэх ёстой гэсэн. Ирээдүгөө хот гэхээсээ илүүтэй Улаанбаатар хотын зохион байгуулалтыг арай өөр хэлбэрлэв. Өөрөөр хэл одоо яг Сүхбаатарын талбайг тойрсон нэг төв биш. Өөр жижиг төвүүдийг налаах, чинь баг нуур ч юм уу эсвэл одоо өөр жижиг төвүүдийг Улаанбаатар хотод тойрсон жижиг төвүүдийг магадгүй Төв аймаг Улаанбаатарын дагалдаг хот болох жишээний. Ингэж төвүүдийг үүсгэх юм бол үндсэндээ усныхаа нөөцийг дагаад бусад тэр одоо нэг доороос асгэлж байгаа усны нөөц нь орон зай хувь жоохон тархаад ирэхээр энэ асуудал аяндаа шийдэгдэх гэсэн үг. Манайх шиг ийм проблемууд 1950-60-аад оны үед бол үүсэж ирснийг дагуул хотуудыг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд бол шийдэж өгсөн байгаа юм л да. Хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн дөрвтэй арга нь бол нийслэлийн зарим үүрэг функцийг бол өөр хот тосгон руу шилжүүлж нийслэлийн ачааллыг бууруулах гэсэн ийм бас хувилбар яригадаад байгаа. Энэ баг яригадаад 10-аад жил болсон боловч хэрэгжихгүй байгаа асуудал байлдаг. Тэгэхээр дэлхийд дээр бол бараг 40-од орн сүүлийн 100 жилийн дотор бол нийслэлээ тодорхой хэмжээгээр нүүлгсэн, шилжүүлсэн, нийслэлийн статусыг өөр хот руу шилжүүлсэн ийм хувилбарууд байдаг. Бүгд амжилттай болж исэн байдаг юм билээ. Тэгээ тэр нийслэлээ яагаад шилжүүлэх болсон шалтгаануудын хамгийн гол шалтгаан нь гэхэд орчны бохирдол, хүн амын төвлөрөл, тохон орчин нутаг геосистемийнхаа онцлогтой даацтай хэтэрсэн байдал бас маш чухал нөхцөл шалтгаан болдог гэдгийг бол дэлхийн эрдэнэ туршлагаар харуулж ирсэн. За ер нь бол Улаанбаатар хотын агарын бохирдлын ер нь эцсийн гарц гэх юм бол ямар нэгэн зуух түлш гэхээс илүүтэй ерөөсөө энэ төвлөрлөлийг сааруулах, за энэ хотын энэ одоо бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх энэ үйл ажиллагаар бол чиглэлээс өөр бол арга замгүй болж байгаа. Одоогийн байгаа нөхцөл байдал бол үнэхээр энэ чигээр даамжлаад явах юм, даамжраад явах юм бол нэг эцсийн цэг гэж утгагүй гарч ирнэ. Маш аюултай нөхцөл байдал үүснэ. Ингэх юм бол бид нар нэгэн тийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэрийг бол арилгах гэдэг бол маш их хэмжээний цаг хугацаа, мөнгө төгрөг, олон асуудлууд бол орж ирнэ л дээ.